Аймаг сумын батлагдсан төсвөөр хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын явц хотын төлөвлөлт, хог хаягдлын өнөөгийн менежмент, газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2023 оны төлөвлөлтийн боломж, нийгмийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж танилцах зорилгоор аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороодын төлөөлөл, Ховд аймгийн газар зохион байгуулалт, төвлөрсөн хогийн цэг, шинэ ховд жаргаланд түүх хот тохижуулах газрын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдж буй асуудлыг нь хилэлцэн шийдвэрлэх талаар санал солилцсон ажиллалаа. Хамгийн гол нь төсөв батлагдахаас өмнө нийт тэргуунд шийдвэрлэх хэрэгтэй асуудлуудыг эрэмблэж тусах нь чухал гэдгийг төлөөлөгчид онцолж байсан. За өнөөдрийн үед хогны менежментийн төлөвлөгөө Жаргаланд сумын тамгын газраас бол танилцуулсан. Нэлээд боломжийн хуучин бол төлбөр хураамжийн асуудлууд яригддгүү түүхийн орон нутгийн газар маань болох төр дандаа харин татаас дэмжлэгээр явж байсан бол 23 оноос бас иргэн аж ахуйн нэгж байгууллагуудаас төлбөр хураамжаа батлуулж аваад тэндээсээ орлогоо олдог. Цаашид ажлах бүтцээ томруулах хөрөнгө оруулалтын шаардлагатай ажлуудаа бол танилцуулсан ийм ажлууд болж байна. За маргааш бол нэгдсэн хороодын хуралдаанаар орж эцсийн шийдвэрүүдийг гаргаж ажиллаа. Ховд хотын хогийн цэг хог хаягдлын асуудал бол орон нутгийн тулгамдсан асуудлын нэгээр олон жил яригдсаар ирсэн хэдий ч төдийлөн бодит үр дүнд хүрч чадахгүй байгаа юм а. Наад зах нь иргэдийн ахуйн соёл тутамгаас хог хаягдлаа хамаагүй хаях, хогийн сав пүнкер зэргийг эвдэд сүйтгэх, хог хаягдлын хураамжаа бүрэн гүйцэд төлдөггүй зэргээс бэрхшээл учирдаг бол золбин нохоо муур, үхэр, мал амтан нь хог хаягдлыг тараадаг зэрэг наад захын бэрхшээл учруулж байгааг хариуцагч байгууллагууд дурдж байсан. За нөгөө талаар хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж цэгцлэх тал дээр хөрөнгө санхүүжилт дутамгаас болж ажил хойшлогдож байгааг ч онцолж байлаа. Тиймээс цаашид аймаг орон нутгийн төсөвт хог хаягдалд тодорхой санхүүжилт тусгаж цагаан лавааны хогийн цэгийн нэгэн адил зас чанслах нэн шаардлагатайг хэлэлцлээ. Хот тогтчлтын газар л гэхэд хог түрэх машин эвдэрсний улмаас хог хаягдал татан зайлуулах ажил хүндэрч ганц ажиллаж байсан коошин ачааллаа дийлхүүд хүрээд байгаа мэдээллийг энэ үеэр өгч байсан. За Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороод төлөөлөгчд мөн Жаргаланд сумын иргэдийн хурлын төлөөлөгчд хороодтой хамтраад өнөөдөр аймаг сумын иргэдийн хурлын хороодын өдрөлгийг амжилттай зохион байгуулж байна. За энэ хороодын өдрөлгөөр бид бас аймаг сумын иргэдийн хурлын хороодыг нэгтгэхэд энэ 12 сар төсөв батлахын өмнө энэ хороодын хурлыг хийж байгаараа их онцлогтой. За бид 3 нэгдсэн чиглэлд өнөөдөр ажиллаж байна. Нэгдүгээр чиглэл маань Жаргаланд сумын хот тогтчлтын газрын үйл ажиллагаа, шинэ ховд Жаргаланд түүхийн үйл ажиллагаа, за мөн ховд хотын хогийн төвлөрсөн цэг хэрхэн байгаа, цаашид хэрхэн шийдвэрлэх боломж бололцооны талаар, за мөн шинэ сүрслийн бүс болон Жаргаланд сумын хэмжээнд газар олгож байгаа газар олголтын байдал зэрэг асуудлыг хэлсэн нэг хэсэг. За нөгөө тал нь Жаргаланд сумын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнг бас манай төлөөлөгч нар хороодороо явж үзлээ. За нөгөө нэг хэсэг нь бол аймгийн иргэдийн төслийн хурал болон Жаргаланд сумын иргэдийн төслийн хурлын хурлаас баталж байгаа хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ялангуяа нийгмийн салбаруудын хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг бас үнэлж дүгнэх юм хороо уралдлаа. За өнөөдрийн энэ нэгдсэн хороодын хуралдаанаас дүгнэлтээ гаргаад маргааш өглөө 9 цагаас нэгдсэн аймаг сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн хуралдаан болно. За энэ хуралдаан дээр бид бас нэгдсэн дүгнэлтээ гаргаад энэ төсөв батлах үйл явцад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар зүйлийг хийхээ, за Ховд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ямар зүйл хийхээ, Жаргаланд сумын төсвийн хөрөнгө оруулалтад юу хийхээ, за мөн орон нутгийн хөгжлийн сангийнхаа мөнгийг хэрхэн яаж хуваарлаж зарцуулахыг, за олон жижиг зүйлд зарцуулахаас илүү аймаг сум нь тодорхой хэмжээний зүйлүүдэд хариуцаад санхүүжилтөд зарцуулаад явал илүү үр дүнтэй байх байхаа гэдэг үднээс өнөөдөр энэ өдрөлгийг хийж байгаа. Тэгээд энд оролцсон аймаг сумын иргэдийн хурлын төлөөлөгч нартаа бас баярлалаа. Бидний хороодын өдрөлгийн үйл ажиллагаа тодорхой үр дүнд хүрнэ гэж ингэж харж найдаж байгаа. Аймаг сумны төлөөлөгчдөө сангийн хэрмийг цаашид хэрхэх талаар газар дээр нь очиж танилцлаа. Эртний түүхийн гэрч болсон алдартай сангийн хэрмийн туурийг засварлан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий гэдэгтээ тэд санал нэгдэж байлаа. Мөн их баг гол руу явах засмал замыг сэргээн засварлах хэрэгтэй учраас төсөв санхүүжилтийг нь тусган ажил хэрэг болгох нь зүйтэй хэмээн үздэсгэж байлаа.
Мөн шинээр газар олголт хийж байгаа их голын ард талын айлрхуудын хашаануудыг эмх цэгцэнд оруулж хот төлөвлөлтийг анханаас нь судалгаанд үндэслэн сайтар хийх нь зүйтэй хэмээн үздэсгэсэ. 10 сарын 27-нд энэхүү аймаг сүмийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороодын төлөөлөл 3 хэсэг болж орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан бол энэ өдөр буюу 10 дугаар сарын 28-ны өдөр хороодын өдрөлийн нэгдсэн дүгнэлтэд танилцуулж цаашид хэрэглэхээ шийдэх юм а.